Сайн мэцхан үзэгчтэй би яг одоо Гоёл Кашмирын үйлдвэрийн дэргэдэх нэрийн дэлгүүрт хүрэлцэн ирээд байна. Учир юу вэ гэвэл Милан Кортино 2026 өвлийн Олимпийн наадамд манай Монголыг төлөөлж оролцох Монголын баг тамирчдын хувцас хэрэглээ хийсэн Гоёл Кашмирын хамт олонтой ярилцахаар хүрэлцэн ирээд байгаа. Тэгэхээр өнөөдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгэхээр хамгийн түрүүнд мэдмээр байгаа зүйл нь ер нь сонгон шалгаруулалт хэрхэн явагдав? Яаж одоо энэ хувцас хэрэглээг урлах одоо эрхийг олж авсан бэ? Энэ талаар хоёлаа ярилцъя. Сонгон шалгаруулалт өнгөрсөн жилийн 6 сард Монголын үндэсний олимпийн орооны албан ёсны фейсбુક хуудасаар нээлттэй шалгаруулалт зарласан байсан. Тэрэн дээр би тэгэхэд хугацаанаас өмнө материалаа бүрдүүлж өгөөд компани танилцуулга, хүчин чадал, түүх юу гэдэг нь тэр юмнуудаа бүрдүүлээд төгсөн чинь нэг 3-7 хоног орчмын дараа наадмын дараахан эргэж холбогдоод ингээд 2 дугаар шатанд тэнцсэн байна. Тэгээ 2 дугаар шатанд яг олимпийн наадамд ямархуу концепттэй ямархуу хувцас хийхээр төлөвлөж байгаагаа эхний байдлаар скиз болоход явуулаад өгөөч гэсэн. Одоо өгөөч ч яг хаа тийм нөгөө нэг шалгуур байсан. Тэрийг нь яг 7 сартаа багтаж явуулаад тэгээ сүүлийн шатанд шалгарсан 2 компаниас манайх сонгогдоод ирэх авсан байгаа. Тэгээ ерөөхдөө өнгөрсөн 10 сараас хойш бидний заастаа яг хийх нь тодорхой болчлоо гэж судалгаа хөгжүүлэлтийн ажил руу ороод тэгээд тасралтгүй ер нь явсаар байгаа л 1 сард тассан. За тэгэхээр үргэлжлүүлээд хоёулаа хувцас загвараа яг яаж гаргасан, энэ дизайныг хэрхэн бий болгосон, юунаас одоо сэтэл авсан талаараа ярьж эхлэе. За манай компани яг нөгөө нэг үндсэн ажлын даалгаврынхаа хүрээнд олимпийн наадамд тамирчдынхаа одоо өмсөх нээлтийн болон хаалтын ёслолд өмсөх ёслолын хувцас буюу дээл олимпийн хотгонд өмсөх чөлөөт ноолуран хослолууд 2 төрлийн загвар. За тэгээ малгай оруулалт биелийн амьсны сет гэж ноолуран загварууд гаргасан байгаа. За дээлийн хувьд гэх юм бол нөгөө нэг Монгол дээлчин түүхийн хувьд айгүй олон удаа хувьсаж өөрчлөгдөжсэн шүү дээ. Одоо хүннүгээс ахуулаад их Монгол улс за дараа нь манжин даралт орсны дараа ингээд өөр болоод эхэлсэн. Тэр дундаас яг битгэд нөгөө нэг түүхэд хамгийн хүчрхэг байсан буюу 13-аас 15 дугаар зууны үед монголчууд эдэлж хэрэгжилжсэн дээл хувцсны соёлыг гаргаж ирэхийг зарсан. Тэгээд тэр маань болохоор одоо яг нөгөө нэг бидний хүннүү зах гэж түгээмэл яриад байдаг мөөрөлтөн захтай дээл байгаа. Тэрэн дээр ялангуяа одоо яг эрэгтэй эмэгтэй дээлийн хувьд хоёулаа нөгөө монголчууд ч морь унд одоо дэлхийн талыг эзэлсэн гэдэг чинь тэнгуут нөгөө хөдөлгөөн цаадгүй юм хажуудаа юм дээлнүүд ер нь юм оноотой байсан. Тэнгуут одоо дотор харах юм бол эмэгтэй дэр нь ч тэр эрэгтэй дэр нь ч тэр юм оноо оруулж өгсөн. Ерөөдөө битгэд яг нөгөө нэг юуны тул бас сүлжмэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ноолуур үйлдвэрлэгч компанилаа малгай оролт бол заавал яг ноолуураараа байх хэрэгтэй маань гэж харсан байгаа. Тэгээ дээрэс нь энэ малгайны энэ уртлын энэ хурны ус шиг харагдаж байгаа ч гэсэндээ энэ бол яг ноолуурын юм тустай юм ус шиг харагддаг сүлжээсэдэг. Тэгэхээр энэ малгайны энэ хэсэг энэ оролцоотойгоо ерөөхдөө ингэж ансамбл болоод явж байгаа гэсэн. Дээл хувцас маань тэр чигтээ 13-аас 15 дугаар зууны үед хамаарагдаж байгаа гэсэн шүү дээ. Тэнгүүт одоо манай монголчуудын түгээмэл мэддэг нөгөө нэг сампин зангилаатай шоггор оройтой малгай, лоо узан малгай гэж байдаг шүү дээ. Тэр малгайг тавьчих юм бол яг нөгөө цаг үеийн хувьд энэ үндсэн одоо хувцастайгаа зохимжгүй зохицолгоогүй болох гэдсэн. Нөгөө нэг 13-аас 15 дугаар зууны үед манай хатад маань өндөр богтог малгай өмсдөг байсан. Хаад маань нөгөө нэг юм дайчин малгай өмсдөг байсан те. Тэнгүүт тэрийг за тэр хэв шинжийг авч болно гэдэг юм ардаа юм шилэвчтэй. Энэ маань өөрөөсөө нөгөө нэг дайн тулаанд явж хахад одоо шилэн хүзүүг нь сумнаас хамгаалах бас тустай юм зориулттай гэх мэтчлэн. Тэнгуут орой хэсэг дээр болохоор битгэд нэг жоохон одоо твист маягийн юм оруулж гисэн. Тэр нь болохоор яг тал навтагдах одоогийн хүмүүсийн мэдж байгаа хамгийн анхны нүүдэлч буюу скифуд яг ийм хэлбэртэй малгай өмсдөг байсан. Тэнгуут ерөөхдөө яг зүгээр судалгаа хийгээ явж хахад тэр хэлбэр нэлээд сонирхолтой харагдсан байхгүй. Тэгээ ерөөхдөө яг ингээд сошиалар харж байхад манай нөгөө малгайн дээр бас нэлээд хүмүүс комент хийсэн байсан. Тэр нь ч ер нь аль зөв битгэд анханасаа яг нөгөө нэг энэ ер нь яагаад юм бэ? Яагаад ийм хэлбэр байгаа гэдэг тийм асуултыг бас хүмүүс ингээд өөр өөрөөсөө бие биенээсээ асууж тэр одоо яриаг өрнүүлээсэ гэсэн дээр нь л жоохон нэг тийм онцгой шийдэл оруулж гисэн байгаа. За тэгэхээр үндэсний дээлийн хувьд ийм байсан бол яг одоо миний өмссөн байгаа энэ цамцны одоо деталийг хийхэд хэрэгцээ байсан. Энэ цамцан дээр ингэж хээ гаргахын тулд энэ дээр одоо 2 өнгийн утас явж байгаад тэнгуут яг энэ 2 өнгийг гаргахын тулд одоо энэ цамц маань бүхэлдээ энэ 2 өнгөө давхарлаж авч явдаг байхгүй. Тэнгуут би тэгэд нэмж өнгө оруулж болохгүй зөвхөн энэ 2 өнгө ашиглаад ингээд дүрслэлээ маш тод гарах ёстой нэг тийм даалгавар одоо юу гэнэ шаардлага тулгарсан. Тэнгуут дээрэс нь одоо энэ зураг нь яг сүлжээсэн дээр нөгөө нэг пикселээр зурагддаг. Тэрийг зурхтаа яг нөгөө нэг одоо морин жишээ нь ингээд яг морь шиг харагдуулах хэцүү гахаа олчих гээд байдаг, яс мэлхий олчих гээд байдаг хон мэн те Монгол гэрээ Монгол гэр шиг харагдуулах хад яах вэ их үгээд энэ цамцыг ерөөхдөө
бараг 3-4 удаа дахиж хийсэн. Хийх болгондоо нөгөө нэг одоо эрэгтэй эмэгтэй альч хүсийн хүн өмсгөхөд одоо боломжтой хэлбэр суултыг тааруулсан. Дээрээс нь энэ зураг маань яг ингээд боддороо яаж харагдаж байна. Одоо зургийг нь хийх болгондоо өөрчлөөл те. Тэгээд ер нь бол дахин хийж үзсний үндсэн дээр энэ загвар маань гарсан байгаа. Тэгээд энэ нөгөө нэг барууны одоо апхиски гэдэг нөгөө нэг уулын носон цамцнууд барууныхыг хөмсдөг штэ ийм өндөр хоолойтой. Тэрнээс ирэхэд санаа аваад тэрийг гэхдээ яаж айгу Монгол их мэд шигдэх үү гэж бодож байгаад ер нь угаасаа л уултай цамцнууд зөндөө дэмж дээр нь Монгол гэр Монгол ахуйгаа тавьчихлаа гэх. Тэгээд ер нь бол зураад гаргасан байгаа. Тэгэхээр яг одоо сошиал медиа орчинд ялангуяа олон улсад манай Монголын баг тамирчдын тэр дундаа одоо нээлтэн дээр өмсөх дээлний загвар айгүй одоо гол сэдэв болж яригдчихээн, маш олон хэвлүүдээр яригдчихээн. Энэ талаар та хэд юу гэж хүлээж авч байна? Ийм хүлээлт байсан уу? Тодорхой хэмжээний хүлээлт бол байсан. Яагаад гэвэл өнгөрсөн зуны олимпиар, Парис олимпиар манай Мишель Амасанко маш гайхалтай хувцсыг бүтээгээд тэр нь яг дэлхийд ихнэ олонний анхаарлыг татсан шүү дээ. Тэгэхээр тэрний дараа яг нэг угаасаа хүмүүс тодорхой хэмжээний хүлээлт үүссэн байсан ойлгомжтой. Тэрний араас орж байгаа учраас бас нэлээ за ямар ч гэсэн хүмүүсийн анхаарлыг татна. Гэхдээ хүмүүсийн хүлээлтэд хүрэх үү, эсвэрх үү гэдэг нь бол яг зонхоо бидраас хамаарах байсан. Одоо Мишель Амасанкогийн загвар нэлээ анхаарал татсан шүү дээ. Гэхдээ яг нэг өөрсөд дээрээ буулгаж одоо хүлээж авахаар шал өөр л байдаг юм. Тэгээ одоо хүртэл яг нэг ингэж их анхаарал татаад олон улсууд ингэж одоо сенсац болж байгаад л итгэхгүй л байгаа. Тэгэхээр ерөнхий одоо дааван материал ч юм уу эсвэл бусад материалаар хувцас хийхэд ноолороор хийхээс арай хялбар байдаг байх гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр ноолороор яг ийм хэмжээний ийм их детальтай хувцас хийхэд ер нь хэр хэцүү байсан бэ? Ямар сорил бэрхшээл тулгарсан бэ? Мэдээж ер нь л маш сорилттой. Яагаад гэвэл ноолор ч маш үнэтэй түүхэд, үнэтэй материалтай. Бид хэд одоо 1 кг-ийн 550 мянга 600 мянгаар авч байна те. Тэнгүүт чинь одоо нэг ийм цамцанд чинь л тэгэхэд 300 400 г ноолор орчин яг грамаар хэмжигддэг. Айгүй үнэтэй түүхэд ахгүй. Тэнгүүт бид хэд чинь анхны скизээ гаргаа за энийг хийя гэд одоо эхний нэг юугаа макета өөр материалаар хийж үзээ. За болж гэн болохгүй байна гэдэг айгүй олон тестэлж үзээд тэгээд ерөөхдөө яг ноолор энэ дээлээ гараад ирсэн. Төвд хийтэй торгонууд маань энэ алтлаг юм хэмжээрүүд маань ялцчихгүй нэлээд амар болж эхэлсэн. Ирсэн байгаа. Тэгээ энэ дээр бид хэд яг бас нөгөө төрийн даалбаны 3 өнгөө нэлээд шигтэх гэж үзсэн. Тэгээ нэг энд ноолоор ярьсных бас энэ үйл явдал манай ноос ноолорын салбарын хувьд айгүй чухал үйл явдал болж байгаа гэж харж байна. Яа тэгэхээр нөгөө нэг Монгол улс чинь дэлхийд ноолорын түүхийд нийлүүлэгч улс гэдгээрээ ер нь бол алдартай дэлхийн хамгийн л үнэтэй тансаг брэндүүд Монголоос ноолороо авдаг шүү гэдгээрээ бүр ингээ бахархалтай наргагүй зарлаж ярьдаг байхгүй юу. Тэнгүүт одоо нөгөө нэг зөвхөн түүхийд Монгол гэдэг бол зөвхөн түүхийд нийлүүлэгч орн биш ээ. Эцсийн бэлэн бүтээгдэхүүн, үнцэн шингэсэн ийм гоё загварлаг чанартай бүтээгдэхүүн ч гэсэндээ гаргах боломжтой чадaltaй улс шүү гэдгээрээ ер нь бол дэлхийд танигдж байгаагаараа бас айгүй том давуу тал одоо ач холбогдолтой зүйл нь тэр юм болоо гэж харж байна. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд асуухад ер нь манай Монгол улсаа сүүлийн үед спортын томоохон ийм наадам волейболуудад өөрсдийн өмсөж байгаа хувцас хэрэглэлээрээ маш их ач холбогдол өгөх болсон. Энэ нь ер нь аль хэдтэй яг хэр чухал зүйл юм бэ? Ялангуяа одоо яг одоо хувцас дизайны салбарын одоо та бүхэнд одоо хэр чухал зүйл үйл явдал вэ? Мэдээж маш чухал байлгүй яхаа маш гайхалтай боломж нэг утгаараа тэгээд манай үндэсний олимпийн хороо манаас энэ тал дээр маш нэг анхаарч үзээд яг манай үндэсний онцлогийг харуулсан одоо хувцас загвар байлгамаар байна. Тэгээд танах ингээд нэг анхны скиц дээрээ дээл үндэсний хувцас зурсан учраас ер нь л сонгосон гэдэг одоо мэдээлэл өгсөн. Олимпийн хороо бодлохоорооч тэр бидрийг дэмжиж байгаа. Бидний хувьд ч гэсэндээ яг нэг энэ хэдий спорт гэж байгаа боловч дэлхийн тавцанд бид гээд өөрсдийнхөө одоо үндэсний ондоошил соёл заншлыг харуулах гайхалтай боломж гэж харсан. Тийм ч учраас яг нэг бид хэд загвараа хөгжүүлэхдээ яг за дээл байх юм байна. Тэгэхдээ яг ямархуу загвартай ямархуу одоо он цаг дээр тулгуурлаж дээлээ хийх үү гэдэг дээр маш их анхаарсан. Тэгэхээр урилга хүлээн авч ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. Цаашдаа ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За та бүхэнд бас маш их баярлалаа.